За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг зөвшөөрье. Би Филиппин улсын ZTE English Academy-ийн төлөөлөгч Тэмүүлэн байна. Өнөөдөр Филиппинд бороотой тийм үйл хэрхэг сайхан өдөр байна. Сэрүүхэн. Тэгээд энэ өдөр би та нартайгаа сургуулаа жоохон танилцуулаад ерөнхийдөө энэ сурахад ямар боломжтой гэдэг талаар ярилцах гэсэн юм аа. За манай сургууль нь өнгөрсөн удаагийн лайв дээр бид түүхийн ярьсан 2009 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Дээрээс нь байнгын үйл ажиллагаатай байдаг болохоор ямар нэгэн сургалтын системд бол доголдол үүсдэггүй. Одоогийн байдлаар бол 100 гаруй оюутан энд маш олон орноос ирж суралцж байна. За сургалтын хөтөлбөрийн тухайд бол ганцаарчлсан хичээл ордог. Ерөнхий англи хэл, бизнесийн англи хэл, дээрээс нь IELTS болон TOEIC, TOEFL гэсэн шалгалтуудад бэлтгэх ангиуд байдаг. Тэгээд хүүхдийн анги гэж бас байдаг. Хүүхдийн ангид нь болохоор 4-өөс дээш насны хүүхдүүдийг суралцуулдаг. Дээрээс нь одоо сүүлийн үед манай сургуулийг маш ихээр гэр бүлүүд их сонирхдаг болсон. Тэгээд гэр бүлүүд нь өөрсдөө эцэг эхчүүд нь өөрсдөө хичээлдээ орохоос гадна хүүхд тасрагчид өгөх юм уу, эсвэл 4-өөс дээш насны хүүхдтэй бол хүүхдтэй хичээл сонгох боломжийг олгож байгаа. Тэгээд хүүхдүүд нь эцэг эхчүүдээсээ илүү хурдан англи хэлийг маш сайн флюенси юм, яг натив одоо онгой англи хэлтэй юм шиг одоо цэвэр дуудлагатайгаар сурж байгаа. Дээрээс нь одоохондоо манай сургуулийн хувьд бол одоо big season буюу одоо маш их одоо эрэлттэй улирал байгаа. Гэвч тийм болохоор он гарснаас хойш одоогоор бол хямдрал зарлагдаагүй байна. Гэхдээ монголчууд их цөөхөн байдаг болохоор монгол хүмүүсийг сургах, монгол хүмүүсийг авчрах хүсэл эрмэлзэл бол байдаг энэ сургуулийн зүгээс. Тийм болохоор хэрвээ яг одоо манай сургуулийг сонгоод яг тэдэн сарын хугацаанд би одоо ийм курст тэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ийм мөрөнд байрлана гэдэг ингээд хүсэлтэд явуулах юм бол би Mass Academy-ийн зүгээс болон одоо төлөөлөгчийн хувьд ингээд сургуулийнхаа удирдлагуудтай ярилцаад тодорхой хэмжээний хөнгөлөлтийг бас асууж өгөх боломжтой байгаа. Яг гэхдээ зарласан тийм одоо хөнгөлөлт урамшуул байхгүй байгаа ч гэсэн монголчуудад бол тийм одоо зориулсан нэг тийм хямдрал гэх юм уу, тийм урамшууллыг бол олгож болох хаа гэж би бодож байна. За тэгээд ерөнхий англи хэлний сургалт нь бол өдрийн 8 цагаар 50 минутаар нэг цаг нь бодогддог. Дундаа 5-аас 10 минутын завсарлагаантай анги хоорондоо. За тэгээд тэр 8 цагийнхаа 4 цаг нь ганцаарчилсан буюу 1-to-1 гэдэг байгаа. Ганцаарчилсан анги нь бол маш их өр өгөөжтэй, хүнд их юмыг ойлгуулдаг тийм анги гэж би боддог. Яагаад тэгэхээр тэр ангид тэр хүн өөрөө орж ирсэн л мөчөөс эхлээд л тэр хүн англиар л ярих ёстой. Хэрвээ тэр хүн ярихгүй бол тэр цаг тэгээд ингээд тэр хүнийг ингээд яриулахын тулд багш нь маш их хичээнэ. Дээрээс нь ингээд тэр хүнээс ингээд нэг үг унгааж ижил ер нь бол тэр хичээл явагдах учраас бүр ингээд өөрөө ирэхгүйгээр ярина. Тийм болохоор ганцаарчилсан анги бол маш их өр өгөөжтэй, илүү их одоо англиар ярих одоо чадварыг бол хөгжүүлдэг. 4 цагийн ганцаарчилсан ангин дотроо бас 2 сална. Нэг багш нь 2 цаг л орно. Тэгэхээр нэг багш нь жишээлбэл 4 төрлийн англи хэлний скил одоо ур чадвар байгаа. Бичих, унших,
гэдгийг нь бол нэг багш нараа явна. Харин ярих, сонсох, дадлыг хэвшүүлэхэд нэг багш нар ингээ ордог. За тэгээд үлдсэн 4 цаг нь болохоор групп анги гэдэг байгаа. Тэгтээ нөгөө Монголд байдаг шиг одоо ингээ групп анги гэхээр нэг 20 морь хүнтэй ч юм уу тийм анги биш. Хамгийн ихтэй 5-8 хүн гэхдээ бараг 5-8 бол бараг суух нь ховор нэг 4 юм уу 5 хүн л байдаг. Дээрээс нь жижиг групп анги гэж байгаа. Тэр нь болохоор 2-3 хүнтэй тийм бас анги байдаг. Яг багштайгаа бол тулж харьцсан. Яг багш нь одоо ингээд анги дундаа ингээд за энэ хүүхэд жоох муу ингээд нөгөө сайн хүүхдүүдтэйгээ яриад явна гэж байхгүй. Хизээч тийм байхгүй. Яг тухайлчилсан тэр хүн болгонд нь зориулаад хичээлийг бол яваад ордог байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэр групп анги нь бол маш юм хөгжилтэй тийм байдлаар хичээл ордог. Нэг ингээд нуршсан юм яриад юу яриад байгаа нь ойлгохдохгүй тийм юм бол хийдэг байхгүй. Энд чинь нөгөө бүхэл хүмүүс англи хэл мэдгүй байжгаад мэдхийн төлөө ирчихсэн хүмүүс болохоор тэднэрт аль болох арга барил нь ингээд одоо бүрэн одоо ингээ англи хэлийг яг ойлгохтол нь ярьж тайлбарладаг нь илүү давуу талтай. Одоо ганцаарчлсан хичээлээр надад ингээд тулгарсан асуудал бол би нэг одоо англи үгийг мэдээж англиар л ингээд нэг олон талаас нь ингээд тайлбарлаж байгаа юм л та. Тэгэл би бүр ерөөсөө ойлгохгүйсэн чи сүүлдээ бүр багш маань бүр зурж үзүүлнэ. Бүр ингээ өөрөө хөдөлгөөнөөр body language гэдэг шиг бүр ингээд нэг биеийнхаа хөдөлгөөн, нүүрний хувирал тэгээд бүр зурж үзүүлж тухайн үгийг ингээд ойлгуулдаг. Тэгэхээр энэ бол зүгээр бид нар ингээд тал бичиг ашиглаа тийм ээ. За энэ үгийг ингэдэм байх гээд ингээ орхичвол тэгээд ерөөсөө тэр үг ингээд нэг амархан мартагдчихд юм байлээ. Тэгэхээр энд яаж шийдлүүлээд байгаа гэхээр бүр ерөөсөө ингээд бүр тэр үгийг мартагдахгүй болтол нь ингээд шийдлүүлээд байгаа нь надад бол их таалагдсан. Одоо ингээд би одоо Монголд одоо сургалтын төвд ингээд сууж хахад нэг үгийг өдөрт бараг нэг 20 үг ч юм уу ингээд шийдлээ гэж бодоход тэрийг эргээд яг хэдхэн хоногийн дараа бараг мартцсан байдаг. Тэгээд яаж хийжсэн мэхээр тухайн үедээ бол амар сайн хийжэлсэн. Тэгэл хэд хоногийн дараа нөгөө үгээ гараад ирэхээр эн чинь юу илээ гэд айгүй их боддог. Тэгэхээр энэ дээр бол энд дэрсний давуу тал нь бол англи хэлийг бол маш өөр өгөөжтэйгээр сурах юм билээ. Тэгээд өнөөдөр төлбөрийн талаар жоохон мэдээлэл өгье. Ерөнхийдөө англи хэл нь нөгөө төвшин тэгээд төвшин гэж англи хэлнийхээ нэг курсын сонголтоос шалтгаалаад тэгээд хэдэн хүний өрөөнд байрлахаасаа шалтгаалаад үний хувьд жоохон хэлбэлцдэг. Гэхдээ бүр тийм их асар хэмжээний том хэмжээний зөрүүг бол бийдэггүй. Монголчууд ерөнхийдөө тийм зарим хүмүүс нь өөр ээж магадгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө ганцаараа юм уу хоёулаа байх их сонирхолтой байдаг. 4 хүний өрөөг бол ерөнхийдөө нэг их сонгодоггүй монголчууд бол. Ерөнхийдөө 2 өрөөнд байсан ч давуу талтай. Яагаад тэгэхээр үнэхээр та одоо миний зөвлөгөөр зөвхөн миний зөвлөгөөгөөр шүү. Гэхдээ TOEIC, TOEFL, IELTS болон бизнесийн англи хэлийг сонгох гэж байгаа хүн бол маш их асар их даалгаврыг өөрөө бас хувьяасаа ингэж маш их цагийг зарцуулж хийдэг болохоор ингээд олон хүнтэй өрөөнд орох нь бас анхаарал сарних тийм талтай юм уу гэж би одоо хараад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг энгийн TOEIC, TOEFL, IELTS-ийн бизнесийн англи хэлийг сонгох гэж байгаа бол нэг юм уу 2 хүний өрөөнд сонгуул ер нь илүү их өр өгөөжтэй гэж би бодож байна. Яагаад тэгэхээр тэр хүн тухайн яг нөгөө хичээлийнхаа даалгаврыг хийх хувийн орон зай маш их хэрэгтэй. Энд бол ерөнхий англи хэл сурах гэж байгаа нь бол 4 өний үнэтэй, 3 өний үнэтэй өрөөнд бол сонгоход бол болохгүй байхгүй. Яагаад тэгэхээр тэр өрөөнд маш олон хүн байх тусам л одоо яа гэдэг
харилцаа үүснэ. За би ингэх үү, тийх үү, би унтах чинь гэрлээ унтраачих уу болох уу? Чи гарах уу, хоолоо идэх үү, хамт явах уу, дэлгүүр явах уу ч гэдэг юм. Иймэрхүү ойр зургийн хэрэглээний яриагаа ингээд хөгжүүлэх гээд ингээд байгаа бол олон хүнтэй өрөөнд авах тусмаа зүгээр гэж би бодож байгаа. Харин яг тусгаалan өөрөө ингээд бэлтгэж байгаа бол нэг юм уу хоёр хүний өрөөнд сонгосно хамаагүй илүү одоо зүгээр юм тохиромжтой юм болов уу гэж бодоо тэ. За дээрэс нь төлбөрийн хувьд жоохон ярив. За тэгээд нэг хоёр хүний өрөөнөөсөө шалтгаалаад хэлбэлзээд явчихж байгаа. За одоо би зөвхөн ингээд дурдаад явъя л да монголчууд. За нэг ингэж асуугаад байгаа хүмүүс сүүлийн үед надаас айгүй их асуулт ирээд байгаа. Тэр нь болохоор яг хэдэн сарын сургалттай юм бэ гэдэг. Энд бол Монголд бол сургалтын төвүүд бол 1 сараар ч юм уу 2 сараар төлөвлөгөөгөө боловсруулад тэрнийхээ дагуу элсэлтэд авдаг. Манай сургуулийн хувьд бол 7 хоногоор ирэх боломжтой байдаг. 7 хоногоор. За хэдэн 7 хоногоор ирэх вэ? Нэг 7 хоног ирээд явсан ч болно. Эхлээд зарим одоо гашир хүмүүс гэх юм уу? Японочууд ерөнхийдөө бол тэгдгийг. Эхлээд нэг 2 юм уу 3-7 хоногоор ирээд за энэ сургууль нь ер нь энд ирээд сурчвал ямар байдгийн бэ гэдгийг мэдээд явдаг. Тэгээд эргээд тэр хүн дараа нь одоо бүр яг хичээлийнхаа амралтаараа ч юм уу сая бол яг одоо нэг өвлийн амралт гэдэг шиг тэм хугацаагаад нэг Япон залуу ирээ явсан. Тэр бүр ингээд үнэндээ яг ABC гээл яг дөнгөж мэддэг тийм залуу байсан. Яг ингээд юм ярихаар ингээд ойлгохгүй. Тэгээд ингээд 3-7 хоног болсон тэр залуу. Тэгээд 3-7 хоногийн дараа явхад чөлөөтэй бас ингээд нэг ойр зургийн өөрийгөө ойлгуулад бас өөрөө хүнээс асуулт асуугаад ингээд явах хэмжээний бүр болчоод за тэгээд чи эргээд ирэх юм уу гэсэн чинь би бодож байна. Би яг зурны амралт одоо нэг хичээлтэй байгаа. Би одоо яг тэндээ Японд тийм болохоор би эргээд амралтаараа би ирэх бодолтой байна. Надад бол энэ сургууль бол маш их таалагдсан. Яагаад тэгэхээр энд би айгүй одоо ингээ хурдан хугацаанд би өөрийгөө сайжирсан гэж бодож байна. Хэрвээ би энэ 3-7 хоног Японд байсан бол би бараг яг л одоо хуучин юу хийдэг байсан зүгээр ингээд Японд юу хийдэг байсан тэр өдрүүд л энгийн өдрүүд л өнгөрөх байсан бахаа гэж би бодож байна. Тэр тэгэж хэлж илээ. Төлбөрийн мэдээлэл өгөөч. Төлбөрийн мэдээлэл авъя. Хэдэн настай хүүхэд явах боломжтой вэ? За төлбөрийн мэдээлэл өгье. За ерөнхийдөө би 4-7 хоногоор бодъё. Хэдэн ч 7 хоногоор ирж болно. Одоо манай яг сургуулийн маань ерөнхий төлбөрийн мэдээлэл бол иймэрхүү гарсан байна. За хэрвээ ерөнхий англи хэлийг сонгоод өдрийн 8 цагтай дотуур байранд байрлаад дээрэс нь өдрийн 3 хоолтой тэгээд жим бассейн одоо бүхэл байгаа бүх одоо үйлчлэгийг авах боломжтой. Тэгээд нийт үнэ нь бол 4-7 хоног нь $1680. Нэг хүний өрөөнд байрлахаар бол 2 хүний өрөөнд байрлахаар бол $1570 доллараар хэмжигдэж байгаа. Сургалтын төлбөрүүд нь бол харин 3 хүний өрөөнд байрлахаар бол $1430, 4 хүний өрөөнд байрлахаар бол $1300 гэх жишээний иймэрхүү үнэтэй байгаа. Дээрээс нь за TOEFL, TOEIC-ийн шалгалтанд бэлтгэх курсууд нь бол арай жоохон өндөр төлбөртэй. Нэг сарынх нь төлбөр нь $1825 нэг хүний өрөөнд байрлахаар бол. За гих мэтчил ингээд багасаад хэрвээ TOEIC, TOEFL-ийн шалгалтанд бэлтэж байгаа мөртлөө 4 хүний өрөөнд байрлах юм бол $1445 болохоор байгаа байна. Дээрээс нь энэ нэмэлт бас нэг жоохон зардал гардаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо Монголч гэсэн засгийн газар нь одоо авдгийн байлээ. Одоо гадаадаас одоо манай Монголд суралцахаар ирсэн хүмүүс тийм тодорхой хэмжээний төлбөр төлдөг юм байлээ. Тэрнтэй яг адилхан одоо гадаад оюутны төлбөр гэж авна. Тэр нь бол песогоор одоо нөгөө Филиппинийхаа мөнгөн тэмдэгтээрээ бодогдоод явчдсан байлээ. Тэгээд тэр нь болохоор $6800 песо. Тэгээд дээрэс нь
хэрвээ та 1 сараас дээш хугацаагаар ирэх бол визний сонголтын мөнгийг өгдөм билээ. Тэр нь болохоор энэ сургууль авж байгаа юм биш. Энэ Филиппин улсын засгийн газар нь авж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд 1 сараас дээш 1 сарын хугацаанд бол визгүй ямар нэгэн асуудал нэмэлт төлбөр гарахгүй. Тэгээд 1 сараас дээш хугацаагаар ирэх юм бол визний сонголтын мөнгө гэдэг төлбөр бол нэмэгдэж гарнаа. За тэгээд номнууд бол Монголоос чирж ирэх шаардлагагүй. Яагаад тэгэхээр нэгдүгээр ачааны ачааг чинь улам хүнд болох бас цаашгүй байх. Хоёрдугаар боломжтой бол тэр номнуудаа файл хэлбэрээр нь авчираад ноутбук авчираад ингээд бэлдвэл илүү өгөөжтэй юм болов уу гэж би бодоод байгаа. Хэдэн настай хүүхэд явах боломжтой вэ? 18 нас хүрээгүй хүүхэд Монголын иммиграшнаар гарахгүй байх. Хүүхдээ тавьчраад буцаад өөрөө яваад ч юм уу тийм боломж бол байгаа. Ер нь бол яг 4-өөс дээш насны хүүхэд бол энэ сургалтанд бол хамрагдах боломжтой байгаа. 4-өөс дээш насны хүүхдүүд бол ерөнхийдөө Junior ESL гэдэг одоо хүүхдэд зориулсан англи хэлний хөтөлбөрөөр явж болно. За анхан шатны 2 сараар сурахад хэдвэ? Ариука 2 хэдэн хүний өрөөнд байрлахаар байгаа вэ? Ариука. Тэрийг надад хэлээд өгөөч. Би тэгвэл бас үнийг ойролцоогоор бодоод өгье. Гэхдээ манай сургуульд сурсны давуу талыг би бас ярил л да. Mass Academy маань өөрөө маш олон одоо Филиппинд одоо англи хэлний сургуулиудтай хамтарч ажилладаг. Зарим нэг сургуульд нь төлөөлөгч нь байгаа. Зарим нэг сургууль төлөөлөгчгүй сургуулиуд ч бас байгаа. Тэгээд манай сургуулийн давуу тал нь нэгдүгээрт Монгол төлөөлөгч байгаа болохоор ямар нэгэн асуудал гарлаа гэхэд шууд надад хандаад ингээд шийдүүлээд явах боломжтой. Дээрээс нь нэг Монгол хүн байгаа даа гэж бодохоор нэг угаасаа нэг тийм дотн сэтгэл төрдөг юм байлаа. Одоо манай байгаа Монгол хүмүүс маань ч гэсэн айгүй их нэмэртэй байгаа. Дээрээс нь ээж тийш ингээд бас нэг анх удаа ирчээд ингээд нэг явах газраа мэдгүй яахаа мэдгүй ингээд байвал би бас туслаад амралтын өдрийнхаа завтай болвол ингээд хамт яваад юм одоо дэлгүүр хошоо руу явахт нь ингээд хамт яваад туслаад өгч болно. Тэгээд анхан шатны сургалт нь болохоор ерөнхийдөө өөрөө бүр ингээд бүр ABC-гээ мэднэ гэд бодож ивэл шууд төвшин ер нь нэг өөрийнхөө төвшинг бид нар ч ер нь монголчууд чинь их л олон жил англи хэл үтсэн байд юм бэлээ. Сургуульдаа 10 жилийн сургуульдаа хичнээн хичээл их сургуульд ороод хичнээн хичээл ер нь бол нэг тодорхой хэмжээгээр нэг жоохон тэгээд Монголд одоо хэрэглээний ярианы одоо монгол хэлэнд маш олон англи үгнүүд бас ингээ явж идэг. Тийм болохоор ерөнхийдөө монголчууд бол нэг суйртай гэж бодоод байгаа. Нэг жоохон ч гэсэн суйр байдаг. Тэгэхээр ер нь бол анхан шатанд шууд ирээд гэжснээс ирээд нэг жоохон төвшөнгөө бас нэг тодорхойлуулад тэгээд дараа нь өөрт тохирсон хичээлийг сонгол илүү зүгээр юм болов уу гэж бодож байна. Анхан шатанд 2 сараар сурахад хэдвэ гэсэн Ариука удаа үзчихвэл хэдэн хүний ортой өрөөнд байрлахаар байгаа вэ гэдгийг хэлвэл би хэлээд өгье. Тэгээд 2 сараар сурна гэхээр чинь хэдэн хүнийхээ юугаал хэлчихвэл би үнэн бодоод өгье. За дээрэс нь 100 явна гэвэл хизээ бүртгүүлэх хэрэгтэй вэ? Энэ бол чөлөөтэй. Хүн харин зуныхаа амралтаар бас энд ирэхийг хүсэж ивэл хизээж бүртгүүлж болно. Ер нь бол Mass Academy дээр очиод өөрийн биеэр очиод ингээд за энэ ZT English Academy-г сонгож байна. Тэгээд 100 явнаа гэх юм бол хизээж бүртгүүлсэн болно. Тэгээд бүртгүүлээд ингээд Mass Academy мэдэгдэх юм бол тэгээд Mass Academy яг тэр өдрийн одоо тэдэн сарын тэднээс тэдэн сарын тэдэн за энэ хүнд Монгол оюутанд зориулаад нэг одоо хэдүүний ортой өрөөгийн хадгалъя гэдэг ингээ хадгалдаг
Өөрөө тэгэхээр яг тэр үеэр таны ирэх үеэр одоо хүн ихтэй байвал бас ингээд өрөө байхгүй гэдэг асуудал бас энд гардаг. Манай сургуульд бол одоо Монголд л одоохондоо дөнгөж танигдж байгаа сургууль боловч аль эртнээс үйл ажиллагаагаа явуулчихсан сургууль болохоор Япон, Солонгос, Хятад, Тайван, Вьетнам ингээд их мэтчлэн Азийн орнуудад бол алдартай сургууль юм байлээ. Одоо л манай сургууль Монгол болон Таиландд одоо яг дөнгөж танигдж эхэлж байгаа. Тэгээд тийм болохоор одоохондоо бол Таиланд, Монгол хоёроос бол оюутнууд бол их цөөхөн байдаг. Испани, Орос энтерт бол танигдчихсан юм байлээ. Тэгээд манай сургуульд их олон оюутан олон орноос хүмүүс ирдэг болохоор айгүй их ярианы сэдв бол ерөөс дуустдаггүй. За жишээлбэл Испаниар сайн уу гэхийг үгдгийн ч юм уу. Тэгэл Испани залуутай ингээд юм яриа үсгээд дээрэс нь Японтойгоо ингээд Япончууд бүгдээр ингээд хоолоо идэх юм ингээд хэлбэрээд яагаад ингэж байгаа яагаад гэл би тэрийг бол Япончууд идэх гэдгийг бол мэдэхгүй л байсан. Энэ дээрээ бол маш олон орны соёлтой бас танилцаад л байгаа юм л да. Ер нь бол надад бол энэ их таалагдж байгаа. Өдөр болгон ер нь бол Монгол хүмүүс хоорондоо ингээ яриад хахаас илүү гадны соёлын талаар ярих их гоё идэг. Надад бол их таалагддаг. За нэмэлт төлбөрүүд бол нэг иймэрхүү яг нарийн тоочны одоо юуг бол маск дэм дээр очиод Монгол төлөөлөгчөөр бас бодуулаад авч болно. Энэ ZD English Academy анхны төлөөлөгч маань надтай зөрөөд явсан байгаа. Тэр отхон чимэг маань одоо Mass Academy байран дээр байрлаад одоо та нарт бол бүрэн хэмжээний мэдээллийг бол өгнө. Монгол талаасаа бол Филиппинд байгаагаараа бол энэ Филиппинд юу ямар эдгээр орчин ямар эдгээр талаарх бол мэдээллийг би бол өгөө явна. Миний одоо энэ лайвын доотлолтод миний юу байгаа оруулсан байгаа би өөрийнхөө мэйл хаяг болон Facebook аккаунт тэр миний хувийн Facebook аккаунт руу ч гэсэн орж ирээд чат хийгээд мэдээлэл авч болно шүү. Би бол тэгээд хариулахад бэлэн байгаа. За өөр хүүхд тасрагчийн талаар би бас жоохон мэдээлэл өгье гэж уулын бодсон. Цаг маань амжих нүггүй. Гайгүй гялс яриад дуусгачих. Сургалтын хөтөлбөрийн талаар ярьсан. За дээрээс нь Mass Academy маань бас ингээд Mass Academy-аар дамжуулаад манай сургуульд ирж байгаа хүмүүстэй бол аяллаа нэг удаагийн ирэх өгж байгаа. Тэр ирэхээр өөрөө манай сургууль хоёр төрлийн туур аяллууд байдаг. Тэгээд тэр аяллаа аяллыг сонгоод тэгээд аялах боломжтой. Эсвэл найз нөхдөөрөө өрөөнийхөө найзуудтай, ангийнхаа найзуудтайгаа нийлээд тэгээд гадуур аялж болно. Одоо энэ оюутнууд маань ерөнхийдөө бол ихэвчлэн өөрсдөө нийлээд амралтын өдрүүдээр их явах сонирхолтой байдаг. Саяхан л гэхэд тэр би одоо Facebook дээр оруулах тэр нөгөө Осло гэдэг юм арал дээр очиж ингээд хүрхрээ арал хосолсон тийм сайхан газар очиж угаасан байлээ. Тэрний зургуудыг бас оруулнаа. За тэгээд гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс маш их байгаа манай сургуульд. Гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс болохоор аав ээж хоёр нь одоо хүүхдэд дагуулад ирж байгаа. Хүүхэд нь 4 настай болохоор 4 жуниор ESL хамрагдж байгаа. Бас 2 настай, 3 настай хүүхдүүдэд дагуулад ирчихсэн хүмүүс байдаг. Тэднийг болохоор бүр мэрэгжлийн энэ одоо Филиппин улсын одоо хүүхд тасрагч үйлчилгээний байгууллага гэж байд юм билээ. Тэгээд тэрнтэй болохоор гэрээгээр манай сургууль ажиллаж юм билээ. Тэгэнгүүт тэр хүүхд тасрагч нар нь бол үнэхээр яг тэр хүүхдийг ерөөсөө тэр хүүхдээс өөр хүүхд харахгүй зөвхөн яг тэр хүүхдэд зориулаад ингээд хооллоод одоо бийцсуулаад унтуулаад ингээд бүх одоо ингээд асрах үйлчлэгийг бол хийдэг. Яг энэ хугацаанд хүүхд тасрагчийн байж байгаа хугацаанд бол эцэг их та нар бол ерөөсөө зөвхөн хичээлдэл авах харахад бол
хичээлэл сайн хийгээл өөрийнхөө төлөө, зорилгынхаа төлөө ингээд одоо танд олгож байгаа цагууд гэсэн үг. Тэр бол ямар улсын оюутнууд байдаг вэ гинэ. За өдрийн минь чимгээ. Ерөнхийдөө одоо яг манайд бол Япон, Солонгос, Хятад, Тайван, Таиланд, Монгол, Испани, Орос, Араб гэсэн орнуудаас оюутнууд байгаа. Арабаас бол ерөнхийдөө бас миний мэдхээр 4-5 ч байна уу. Тийм оюутнууд байгаа. Тэгээд одоо жишээлбэл бас нэрэ танд нэг юм сануулж хэлэхэд өдрийн 3 хоолтой. Дээрээс нь араб хүмүүс гахаа мах иддэг юм бэлээ. Тэгэхээр яг ингээ бас өөрөө юм одоо нэг иддгүү тийм хоол байвал сургуулийнхаа галтгоонд хэлээд би яг ийм юм мэдэж чаддгүй маа. Тэгэхээр яг ийм хоолтой өдөр ийм юм өгөөч гэдэг ингээ хүсэлтэд тавьж болт юм билээ. Тэгэхээр нөгөө арабууд ч гахаа мах иддгүү дандаа дахиад мах иддэг. Сууж идэв бил. Сургуулийн давуу тал юу вэ? Сургуулийн хоол амттай өдрийн хэд хоолтой вэ? Хэдэн сарын хугацаатай сурах вэ? Сургуулийн хоол нь амттай. Эхэндээ бол анх яанаа л гэж бодчихсон. Одоо бол би бүр ямар ч тийм асуудал байхгүй. Хоолндоо засчихсан. Гол хоол нь бол будаа юм билээ. Будаа, цагаан будаа идэх юм билээ. Хоолны хувьд бол ямар ч асуудал гарахгүй. Яагаад тэгэхээр тэр хүний л иддэг. Тэгээд дээрэс нь мэргэжлийн тоогооч нар хийдэг болохоор ерөөсөө тэр ямар ч асуудал гарахгүй. Жишээлбэл нэг өдөр Япон маягийн хоол өгдөг, нэг өдөр нь Солонгос маягийн хоол өгдөг, нэг өдөр нь арай өөр Европ дуу ч юм уу тиймэрхүү хоолнууд өгдөг. Тэгээд их хөвчлэн гахаа дахиа үхрийн мах хаяа. Дандаа үхрийн мах идээд байхгүй. Энд бол үхрийн мах бол маш үнэтэй, экспортоор орж ирдэг, импортоор орж ирдэг. Тэгээд ерөнхийдөө бол үнэтэй. Бид нар гэхдээ одоо гаднаас хүнс аваад өрөөндөө бол хоол хийж идэх боломжгүй ч гэсэн зүгээр яг ийм учир шалтгаантай юм а гэд гаднаас одоо банш бууз энэ аваад жигмүүлж идэх харагддаг. Би бол нэг их тэгэж хоолн дээр асуудал байхгүй л гэж боддог өөрийгөө. Ерөнхийдөө нэг тэгэж их хямарсан ч юм уу гэж содоод өвдсөн ч юм уу нэг тийм асуудал харьцангуй гайгүй байгаа. Дээрээс нь бүр нэг юм бүр энд ирсний давуу тал гэж надад байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр би одоо Монголд амар хүйтэн байгаа тийм ээ. Тэгэл ингээл ханаа шухнаа хүрхээс хэсүүлээ луу шиг цээжээр хатгуулж өвдөөл байдаг байсан. Энд ирснээс хойш ямар ч асуудалгүй болсон. Юу нөгөө ингээл луу шиг өвдөөл цэрэ гараал ингээл амар хэцүү зовёртой шинжэн ханиалгаж хоноол гэдэгээс асуудал маань энд ирээ байхгүй болсон. Тэгэхээр тэр маань Монголын одоо нөгөө агаарын бохирдлын л уршиг асуулж ингэж ханиалгаад байсан юм байна да гэж би бас өөрийгөө онцлоод байгаа. За ярих юм маань их байдаг. За дээрэс нь нэг юм анхааруулад хэлмээр байна. Нэг юм анхааруулад хэлмээр байна. Тэр нь болохоор энэ халуун орон болохоор нөгөө шумуул их байдаг. Тэгэхээр би одоо бүр нэг халуун орны вакцин гэж байдгийн байлаа. Гэхдээ тэр нь бол энд бол нэг их нөлөөгүй. Бүр тэр нь одоо бүр Ирак, Иран руу явж байгаа хүмүүст зориулсан тийм вакцин байд юм байлаа. Би гадаад Монголын эрүүл мэндийн яамд ажилладаг бүр мэргэжилтнээс асуусан. Тэгээд тэр нь бол нөлөөгүй. Ганцхан энд бол шумуулаар халдварлах хүчин л гэж байдгийн байна. Тэгэхээр ерөнхийдөө шумуулны тосыг бэлтгэж ирээрээ. Шумуулны тос гэхдээ 4 цагийн турш бол хамгаалдаг болохоор нэг төрөгчөө 4 цагийн турш бол гайгүй айлтгүй. Тэрийг бас анхааруулж хэлье гэж бодож ирсэн юм аа. За ингээд энэ удаагийн лайвыг ингээд дуусгая. Тэгээд одоо бол энд бол би энэ бол чимээгүй байх гай condition sense бүх юм унтраацсан. Одоо энд бол маш халуун байна гэдэг хүс гойж аваад. Ерөнхийдөө бол байнга condition sense ажилуулад явахгүй бол энд бол маш халуун ороо. Одоохондоо бол харин одоо нөгөө юу гэдэг вэ? Борооны улирал ер нь бол нэг их хэд талахгүй байгаа. Энд бол ер нь л 7 хоногт 2-3 удаа бороо орчноо.
Гэхдээ бороо одоо нэг орохороо бүр өдрийн турш ордоггүй. Ерөөсөө нэг 20 минут ороод зогсчихдаг. Их сайхан, тэр нь их сайхан. Надад бол их сайхан санагдчихж байгаа. За тэгээд асуудал авлах зүйл байвал миний хувийн болон манай ZTE English Academy Facebook-ээр холбогдоорой. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараа уулзъя. Дараа 7 хоногийн бас яг энэ цагта лайв хийх боломжтой байгаа учраас дараа 7 хоног манай сургуулийн талаар дахиад бас асуух зүйл байвал дараа 7 хоногийн 11 цагт ороод ирээрэй. За баярлалаа. Баяртай.